Сайн байцгаана бурхны хүү Баярбаатар байна. Энэ мөнх цэлмгийн носон буу мөнх цэлмгийн Монгол бол одоо тийм мяа орн биш, дэлхийн зүгээр л нэг сайхан дундаж орн эх орноо битгий юм уу хэлцгээ энэ гэсэн нэг тийм бопорсон тийм ээ. Ачин пост одоо энэ фэйсбүүкээр шеэрлэгдээ яваад байгаа. Энд нэг тайлбар хийя. За үнэ Монгол үнэхээр дэлхийн дундаж орн. Тийм Монголоос ядуу ухсгүй тохиолгүй дайн самуутай ядарсан зүдэрс улсөндөө байгаа. Нэгт за хоёрт бол Монголоос баян тарган том улсууд зөндөө байгаа. Гаднаас нь харах юм бол нэрэл үнэ юм шиг санагдаж байгаа. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Малнуудаа л гэж хэлмээр санагдаад байгаа юм да. Тэр одоо хүнд хэцүү байгаа Африкийн орнууд, тийм ээ, Латин Америкийн орнууд, за манай энэ Азийн орнууд байна. За Авс Европын зарим нэг орч орн, тийм ээ. Дэлхийд анх хэдэд байсан юм бэ? Мөн үү? Анхнаасаа л дундаж юм уу хатагт байсан шүү дээ. Тэгэл тэр байранда хэвээрэл байж байгаа. Монгол бол яасан юм бэ? Дэлхийд нэгт байж байгаа 100 ухарчаад байна эргүү малнууд минь. Стон цохоод алчмаар пенүүд шүү нэр. Яана та нарыг эргүү мал. Стол нэг хээ оркоч шүү нэр. Тэгэд нэг иймэрхүү уянгийн пост амар явах юм. Бопорсон. Зайлаач гэж орилмоор санагдах юм нэр. Гэхдээ та нар бодолтой ангийн 30 сурагч байлаа. Бүр тасаргаа онц сурдаг байсан нэг залууч байдаг юм уу байсан гэж төсөөлье. Тэр зүгээр л нэг жирийн нэг те сургуулаа төлөөж улсын олимпиад ордог мордогч байдаг юм уу. Тасарсан сурагч байж хагаад сурлагаараа ухраад анги дотроо зүгээр нэг жирийн нэг дундаж нэг 14 5 тэр бичигддэг хүүхд болчул яах вэ? Тэр бахархалтай үйл явдал мөн үү? Эргүү энэ бол зүгээр хэвийн үзэгдлээс сууж явах уу? Энийг хэв үзэгдэл гэж тооцох уу? Өстөө нэг эргүү новшнооч нэрэ. За нэгдүгээрт юм байна. Хоёрдугаар асуудал. За бидний тэр зүрдэд байгаа Монголоос ядуу задуу хэцүү орнууд зөндөө байна гэдэг байгаа. Гэхдээ тэднэрт чинь ямар ч боломж алга байна шүү дээ. Гэхдээ Индонез гэл тэх чинь хэдэн арал зайлвал тэр арал дээр 360 сая 400 хүн сая хүн амьдарч штэ. Гэдэг 400 сая хүн хэдэн арал дээр амьдарч байгаа хүмүүс чинь яаж хөдлөх юм, яаж босох юм бэ? Хэцүү штэ. Ямар ч боломжгүй штэ. Тэгэхэд чи манай Монгол улсыг харалтаа. Асар их боломж, асар их том газар нутаг байна штэ. За тэр Африкийн орнуудыг хар. Хөөрхөн эртээр үеэсээ төр тус ёсны уламжлал байхгүй. Боловсролын төвшин энэ асар доор. Харанхуй бүдүүлэг байсан. Одоо ч байгаа. Одоо бидний амьдралаар зүрдэх юм бол нэг тарин шааны нөхрийн хүүхэд бай гэж төсөөд л дээ. Тарин шаан дотор. Тэр хөрх юм зайлвал тэр хүнд ямар боломж байх вэ? Ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгтэл нэг 1000 ч үйдэг юм уу нэг болцоотой айлын хүүхэд тэр хоёр нэг зэндаа эсвэл тэрнээс арай дээр миний хүү сайн байна гэж солиороод байвал яах вэ? Одоо чи жишээлбэл нэг тарин шааны гудамжинд гуйлуулах гуйж байгаа айлын хүүхэдтэй өөрийнхөө хүүхдийг зүрлснэ. Миний хүү энийг бодох сайн амьдарч ин болоо штэ гэж хэлээд сууж игэл яах вэ? Тийм мэдрэл муутай мэрэд байвал яах вэ? За дараагийн нэг асуудал бол энэ дэлхийн том улсууд чинь дэлхийн жижиг улсуудаа барьж идэж амьдардаг. Угаасаа эртээр үесэж тийм байсан. Хөөрхий тэр Африкийн, хөөрхий тэр Латин Америкийн, хөөрхий тэр энэ зүүн Азийн орнуудыг чинь дэлхийн том улсууд чинь мүлжөө шулаад байна. Монгол тэм мүлжүүл шулуулаад байгаа юм байна уу? Тэгэж дайман самуун гаргуулад байгаа, бослого тэмцэл өрнүүлээд байгаа, хооронд нь хаглаад байгаа, зэвсэг тарааж агаад хооронд нь байлдуулаад байгаа. Тийм юм Монголд байна уу? Яас ийсний чинь Африктэй, Латин Америктэй, зүүн Азтай Монголыг зөөрлөд байгаа юм бэ? Монгол ч заяа далай шиг их боломжн дээр тусал шиг амьдарч байгаа арчаагүй новшнууд байна шүү дээ. Тэгчих тэгэл бие бинийгээ ингээл өхөрдөг. Монгол бол дажгүй сайхан дундаж ормоо ч шиг хуцаад зөхөд алчих юмсан. Тэгээд нэг ийм гачин попорсон ийм хачин өстой хачин юм нэг гачин юм попорч өчнө 28 он дэвшигч л байгаа юм шиг.
Нөгөөтгий ингээл нийгэм даяараа ширлээл. Алга ташаал. Нэг заяагүй. Гэхдээ та нар тэгээ бодтоо. Одоо танаас өмнө нэг 3,000 малчин байсан гэж бодъё. Тэр сүрээд нэг 30 хонтой 40 ямаатай үлдсэн гэж төсөөлөе л дөө. Тэгснэ тэр доороо яж байгаа хөрхий зөөлөл нэг ядарсан зүдэрсэн нэг туслах машин юм хийжсэн аригч нөхөр байсан гэж төсөөлөе л дөө зөөлөл. Тэр 10 малтай. Гэхдээ би энэний дэргэд бас нэг 70 малтай арай тэр амьдарч юм дагаа солиороо дэвэл яах вэ? Ийм одоо нэрээ яанда та нар.